За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Нээл таарагийн маань энэ удаагийн хөзөр дэлгэлт ингээд эхэлж байна. За он гараад одоо хагас жил рүүгээ орох гэж байна. Алж чадна гэсэн малидийн хагас жил болсон байна. Алуулч уу, алдч юу мэдэх юм алга. Ямар ч байсан тэгээд тэрнээс өмнө нийт намайг сонсдог хүүхдүүдтэй, хүүхэлж сэтгэлтэй хүмүүстэй, хүүхэлж царайтай хүмүүстэй, эсвэл хүүхэлж царайтай зөвнөгүүдтэй хүүхдийн баярын мэнд хүргье. Одоо 6 сарын 1 болох ч штэ. Адилхан л энэ юу лээ? Онигой юм а тэгээд 50-тай лүү архичин 80-тай лүү 70-тай ээжээсээ нэг хүүхдийн баярын бэлэг гэдэг нэг бас архины мөнгө авч ирсэн гэдэг. Энд чинь адилхан л бид нар чинь одоо юу штэ. Их үрсийн баяр учраас адилхан л баярлах хэрэгтэй. Хэдэн настай байна уу? Хэдэн байна хамаагүй баярлах хэрэгтэй. Тэгэхээр сайхан баярлцгаарай. За тэр жаа. Одоо 3 хөзөр бай. Өнөөдрийн асуултууд энэ 6 сард юу нь ямар хөө байх вэ? Юунд дээр анхаарах вэ? Тэ? Яг юу тохиолдох вэ? Гэдэг талаар одоо үзэх болно. 3 үзэр байна. Аль одоо нүдэнд чинь удаан туссан, нүдэнд чинь ингээд тийм ойрхон байгааг үзэр сонгоорой. За сонгосон гэж найдаж байна. 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань 3 сава. За хөзрийг ажиглавал нэгэн залуу одоо юу гарч штэ 3 саваны нэгийг атчихсан. Аюу сайхан холыг хараад одоо ингэ байж гин. Бүх юм сайхан болчихсон. Одоо ингэ яг нэг төлөвлөгөө сайн төлөвлөгөө гаргаад тэрийг харж байгаа юм шиг байна штэ. Яг тэр шиг энэ сар ер нь таны маш сайн төлөвлөсөн, шинээр эхлүүлээд хийж байгаа үйлдэл чинь аюу сайхан зам руугаа орж болно. Одоо энэ өнгөрсөн саруудад ингээд хийж чадахгүй байсан, хичээжсэн те болохыг хүсэжсэн чинь энэ сараас эхэж одоо нэг болох төвшөндөө ороод бас нэг атайхан төвшнөгөө ороод тийм болох юм байна гэсэн юм ингээд гарч иж байна. Энд чинь нэгсэн юм байгаа юм. Сайжралт, амьдрал чинь ямар нэг сайн үр дүн гарч ийн. Одоо чанартай болж ийн. Өмнө нь болохгүй байсан зүйлс одоо төлөвлөөд ингэж чадахгүй байсан чинь одоо нэг юм эхнээсээ үр дүн гарч эхэлж байна гэсэн үг байна. За энэ сар бол одоо үр дүнгийн сар. Үр дүн одоо нэг үр жимсээ хороож авалтын сар хгүй юу? Юм чинь ингээд эхнээсээ үр жимсээ өгж эхэлж байна. Яг мэдээж их биш боловч үр дүнгийн нэг юм бага юмд аюу сайхан цухуугаад за одоо нэг маш үр дүнтэй байх нь одоо нэг үр дүн гарч ирэх нэг юм гарч ирж байна. Ялангуяа энэ бол ажил, төрөл, карьер тал дээр тэр талаар юм болж ирдэг юм. Нөгөө талаас одоо илүү тийм сайн сайхан боломжууд нэг шат ахихэд хоёр шатны тийм сайн сайхан сорил юм хэцүү байдал биш шүү. Сайн сайхан боломжууд, сайн сайхан юмнууд бол таны амьдралд их орж ирэхэд хүлээж байна гэж одоо ингэ гарч иж байна. За хоёр дахь өдөр бүр гоё. 9 маяг. Хүсэлбэрийн өдөр. Аж аргалын өдөр. Одоо нэг таны хүсэж байсан зүйлсийг чинь тодорхой хэсгийг сайхан биелэх нэ. Одоо харалтаа аяг бол мэдрэмжийн өдөр. Таны тийм мэдрэмжинтэй одоо сайхан харилцаа юу? Эсвэл чинь зөрчлөөсөө нэг ажил төрлийг болгож юм уу те? Эсвэл нэг юм гадагшаа юу гэсэн ч юм уу. Тэр зүйлсүүд чинь бол энэ сар сайхан биелээд нэг тийм зөв үеийн үрээр явсны. Бас нэг сайн хүн байж өссөний. Тэр үеийн үрээр хийсэн юм чинь сайхан биелэх нэ. Биелээд бас сайхан ёо заашгүй нэг юм бас те яалаа гэдэг тийм гоё амьсгаагаа аваад гүнзгий амьсгаа сайхан суух үе бол энэ сар ирэх юм байна гэж ингээ гарч ирж байна. За уучлаарай би жоохон шүдний асуудалтай сая шүдээ авахчд ирсэн. Тэгэхээр бас жоохон сонин ярьж магадгүй уучлаарай. За нэгсэндээ энэ 6 сар бол энэ өсөж сонгосон таны хувьд юу вэ? Нүгдүүлээ. Бүх юм сайхан сайжрах нь байна. Мэдрэмж чинь орж байгаа хүсэл биелэх нь байна те. За тэгвэл 3 дахь өдөр нь judgment буюу шүүлт. За юу гэсэн үг юм? Хастай айхтар зурагт өдөр шүү дээ. Авсаасаа ингээд эрэхтэй хүүхдүүдийн сүнс босч ирээд нэг цаанаас нэг сахиус ингээд за шүүлтэндээ орно гэд байж штэ. Таны амьдралын нэг цикл дуусаад дараачийн нэг циклд орж ирж байна. Энэ чинь өвлийн үрээд дүгнүүлээд тэгээд
Муу байсан бол гайгаад дуудуулаад, сайн байсан бол гавьяагаад дуудуулж байна гэсэн үг. За тэгвэл түрүүн дурсан хоёр хүслийг харахад таны хувь тавилан таныг одоо гавьяагч нь дуудъя. Бол энэ ч одоо алийн болгон сайн хэрнээ үр дүнгүй байх бас нэг буйных нь хөлийн үрээр те сайн зүйлсийг өгч өгье гэсэн зүйл ингээ гарч ирж байна. Тэрнээс гадна бүр сонирхолтой юм гэвэл энэ ингэж байгаа юм. Эн чин дараа төлөв штэ. За тэгвэл өмнө нь юу н бүтэхгүй байхдаа эсвэл дэмий явахтаа гэж бодож байсан зүйл одоо сайхан биелэх боломж юм гарч ирнэ гэсэн үг. За юу гэсэн үг вэ? Өмнө нь бүтэхгүй байхдаа гэсэн харилцаа бүтэх магадaltaй. Ялангуяа хажууд нь энд одоо юу үзэж байхгүй гоц сэлэн эсвэл зоос алга. Нэгэсэнд ажил төл яадаг гэдэг юм биш. Алга. Тэгэхээр өмнө нь ингээд ялангуяа мэдрэмж тал дээр харилцаа, холбоо, заавал харилцаа хэрэгтэй юм биш. Хайр дурлал бас байж халбгүй. Яг хайр дурлал бас байх боломж байгаа гэвэл байгаа. Гэхдээ илүү тийм харилцаа, холбоо, мэдрэмж тал дээр өмнө нь болж бүтэхгүй байхдаа гэсэн зүйлс одоо энэ сард боломж нь гарч ирнэ гэсэн үг заа юу. Тэгэхээр одоо мөрөөдлөө дахиж биелүүлэх, дахин нэг тийм том өөртөө тийм одоо лимитийг тавих. Энд хүрэх байсан одоо энд хүрсэн одоо бүр надад энэ уулын орой харагдж байна гэж тийм сорилтыг сэтийг өгд тавих шанс чинь танд байна гэж одоо ингээ гарч ирж байна. Тэгэхээр бити нэгсэндээ өөрийнхөө лимитийг бага тавиарай. Ер нь хоолын, ер нь том зургаар хараад харилцаа тал дээр ч тэр, ажил төр тал дээр ч тэр одоо гаргалагын сайхан бодоод хувь төлөвлөгөж ивэж байгаа учраас сайхан зөрөгтэй яваарай гэж одоо энэ сар танд дүгнж байна. За тэгэнгүүт одоо гаргалагын навч зөвлөгөөгөө орцгоё. За 3 савны гаргалагын үзэр бол 3 сэлэм. За хэвцэн өдрөлдөө эн чинь 3 сэлэм бол одоо зүрх шиг хэлбэртэй навчийг бол зооцсон байна шүү дээ. Тэгээд хэрэг их жоохон юу вэ? Тодорхой хэмжээнд жижиг сажиг зүйл дээр тухайн үед одоо чухал юм шиг боловч жижиг сажиг зүйлс дээр бол жоохон фейлдэх юм болно. Эсвэл уг нь харилцаа тасламаргүй байгаа зүйлс хүн ч юм уу те. Эсвэл үйл явдлуудаас харилцаа таслах шаардлага гарна, харамсах юм болно. Гэхдээ энэ бол хэрэгтэй зүйл. Өвдөж байгаа тийм солихстой шүдийг бол авах л ёстой. Тэгэхээр юм өвдөд байгаа талтай биш. Токсик харилцааг холдох ёстой. Эсвэл токсик үйл явц ажиллаас те. Яг тэрнтэй адилхан таны амьдрал бас тийм зүйл хэрэгтэй байна шүү. Чин бүх одоо нэг хонь бүтэн чон цатгалан гэдэг үг чинь хэцүү үг. За тэгэнгүүт яалтчгүй чон ингээд бүтэн хоньыг идэх гэвэл чонноос салах ёстой, чоныг буудгах ёстой. Яг тэр шиг таны амьдрал бас хэцүү, хатуу, хөтөө зүйл байгаа бол энэ сар та тэрнээс холдох ёстой. Бүр зориг гараа холдох ёстой. Энэ чинь жоохон нэг юм хүмүүс өгөхгүй юу? Дэлхий техник сайн сайнны төлөө мань яах вэ гэдэг. Та жоохон яг тийм байх гэдэг байна. Болохгүй. Энэ чинь бас нэг юм өөрийгөө хайдаг хайрлаг байх. Чи өөрийгөө бас халамжлах хамгийн гол нь өөрийгөө хамгаалдаг байх хэрэгтэй шүү. Тэгэл нэг тийм орж исэн хүн болгонд одоо уйлгаа царайсан хүн болгонд нөрөвдөө эсвэл тийм чанга дуурсан болгонд тийм яагаад гэж өөр ахвтай бас. Энэ чинь толгойтой байх хэвээр хаяхнаас хаях хэвээр шүү энэ сар гэж сануулж байна. За тэгэнгүүт хоёр дахь нь савааны ош аягны хатан. За их сайхан хөзөр болсон байна. 9 аяг тэгэд аягны хатан гэж байгаа шүү. Нэгэсэндээ буян үйлд хамгийн гол нь өөрийнхөө замын засгийн гэж бол нэтлээ буян үйлд. Хоёр дахь нь гэвэл юу гэдэг вэ? Мэдрэмжээ даг. Мэдрэмж зүнс юм хоёр чинь энэ сар их ойрхон байх юм байна. Тэгэхээр зүүн сонгоос таалагдсан зүйлсээ нэгтгэхий. Хоёрдугаар өөрийгөө тодорхой хэмжээнд жаргаж, амрааж, тэг сурмаар байна. Алийн болгон бас хүнийг явах уу, хүнийг бол тэр болвол би яах вэ гэхгүйгээр өөрийнхөө сайн санагдлаа өөрөө юу хүсэж чинь те. Бас өөрөө юу хиймээр байна. Заавал нэг юм ажил төрөл байж болно, хүмүүстэй уулзч болно, эсвэл болох юм болиё гэсэн юмдаа болж болно те. Тэр тал дээр энэ сар та үнэхээр тийм анхаарлаа хандуулах бас тохор хайртай хүндээ хайртайгаа хэлэх, халамжлага санагц хүндээ халамжлалаа санагтайгаа хэлэх, мэдрэмж тал дээр шийдэмгий
хийхийг хүсэж байгаа зүйлсүүдээ танд хийж өгвөл маш тийм зөв сар биш шүү гэж одоо энд ингэ бууж байгаамаа. За тэгээд хамгийн гол нь аягны хатан чинь юу гэдгийг хайр зүрх сэтгэлээ зориулах байдгийг. Танд ингээд эрсдэл багтай зүйл рүү та зүрх сэтгэлээ зориулах гэвэл та шүү зориулна шүү дээ. Нэгсэндээ таныг хайрлаад байх юм ч юм уу. Эсвэл танд өстэй өгөөд байхтайсан харилцаа байвал яг тийм зүйлсийг та таньсан нөхцөлд шүү. Бас ашиглах болохгүй чинь 3 сэлэн бол бас үл мэдэг хуурдах тийм жижиг сажиг фейлний байгаа. Гэхдээ яг зөв таньсан бол бүх сайхан зүрхсээ зориулах. Тийм хайр болж юм уу юм байна гэж энэ сар тохиолдох юм байна гэж гарч ирж байна. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгоорой. Зүйлд хэлэхэд аяаны хатан мэдрэмж хайр гэхээр заавал тийм одоо эсрэг үсний хайр ч юм уу эсвэл цэнхэр хайр мэр биш шүү. Одоо найзын сайхан хайр гэж байдгийг. Тийм байж бас болох байхгүй юу? Нэг тийм бас хүмүүс хэцүү байдаг шүү дээ. За хайр мэр яг вэ нэг сайхан цог пяв юм вино хоод очихсан байх. Жиггэн өөр хүсэг алах гээд. Энд чинь бас сайхан харилцаа шүү дээ. Тийм төрлийн хүн магадгүй энэ сар амьдрал чинь бас орж ирэх юм байна гэж гарч ирж байна. За харин 3 дахь өдөр дөрөв аяг. За юу яасан? 2 болон 3 янзаар эн чинь бас одоо тайлтай энэ өдөр бол. Нэгдүгээр яг өнгөрсөн харамсах мэдрэмжэн дээр бас жоохон дөрмийн дагуу зам болж юм шоуж байгаа ч гэсэн нэм үе яддаг штэ. Амар арх пяавууж байгаа л нэг юм нэлээд согтохоор тийм тасраад эсвэл хэцүү дурсам сандаг штэ. Яг тэрэн шиг хит их дурсам сайхан юмны үед бас нэг хэсэгхэн эм оруулж юм уу эсвэл мэдрэмжэндээ автах юм уу бол ирж таарна. Тэрийг бити үл өшөө. Зүгээр ингээд өнгөрсөндөө бас би ийм байсан юм байна. Өнгөрсөндөө би бас ийм мэдэрч байсан. Гэхдээ би дагж мэдрэхгүй мэл гээд орхичих хэвээр юм хэд юм байна. Хоёрдугаарт өөрт чинь амрах цаг бас хэрэгтэй. Хит бас ажил ч юм уу. Эсвэл хүний төлөөгээр бас гүйж шаардлагагүй. Зүгээр сайхан өөрийгөө бас амраагаад бас сайхан нэг тийм юм уустай энэ одоо хэрэм хардаа бүх цамар чөмчгсөн салхийг сайхан одоо навж арах тийм агаарыг сайхан салхийг мэдээс одоо сууж штэ. Яг тэр шиг зүгээр сайхан энэ сар өөрийгөө тодорхой хэмжээнд амраагаарай гэж одоо ингээ гарчиж байна. 3 дахь нь энэ чинь эрвэх нүүд нь бол өөрөө чинь хэвж байгаа сахиусууч шүү. Нэгэсэндээ та энэ сар манифест хийхэд маш үр дүнтэй байна гэж бууж байна. Тэгэхээр маш сайн нарийн манифест хийгээд тэрийг зүрхсэлээс одоо сэтгэлээсээ сайхан залбирахад бүх юм сайхан биелнэ гэж гарч ирж байна. За харин энэ сард Oracle-с юу зөвлөсөн байна? Харцгаая. За releasing expectation эхний үзэр нь. Одоо юу вэ? Танд хамгийн их хайрыг хүссэн, танд хамгийн сайн сайхан одоо хайрыг мэдрүүлдэг нэгдүгээрт, хоёрдугаарт та ерөн амьдралдаа бүх юмыг тайван чийл хүлээж авах хэрэгтэй байна. Заавал юм ийм байх ёстой, тийм байх ёстой гэд хит өндөр стандарт тавихаар давхар та бас өөрөө тийм сайхан тайван амьдралын сайхан мэдэхгүй байгаа тийм. Энд чинь цэрэг мэрэг юм эсвэл тийм одоо учиргүй цөмийн технологи дээр л одоо амар байхаас бусд нь гайгүй штэ. Тэгээд одоо юу гэдгийг урлын хүнч байна уу? Усны инженерч байна уу? Одоо уурхай ажилтнч байна уу? Өөрийнхөө бас тийм жоохон тайван өөрийгөө хит тийм ажилдаа стресс төлөхгүй байвал маш сайн шүү гэж нэгний үзэр гарч иж байна. За хоёр дахь үзэр. Dissolving judgment. Одоо айхтар тийм бас үржиглээр адилхан. Энэ сар ер нь нэг тийм хүний амьдралыг болон өөрийнхөө амьдралыг нэг тийм шүүгээд азуу халгаач юм аа юм эсвэл одоо би ийм байна, би тийм байна, тэр мүү юм байна гэдэг шаардлага байхгүй. Угаасаа бүр юм үгтэй юм. Чи ямар ч амар сайн байсан гэсэн чамаас 10 насаар дүү Аз бацаа явж идэм аа гэдэг бүр үгтэй юм. Одоо бид нар ингээл би ингээл 28-тай бас YouTube дээр ингээл лаг явж байгаа гэж бодож байгаа ч гэсэн бас л нэг ядч юм солонгосч юм бас л нэг бацаа таараа гэж юм уу үзэн харан баг нэг л амар юм явж байгаа байх. Эсвэл бас нэг тийм эмчтүүц хийсэн ч юм уу. Угаасаа одоо юу гэдгийг
аимшигтай сайн чадвартай хүмүүс байж л байгаа. Өссөн хизээж байдаг юм. Тийм учраас заавал одоо гэдгийг амар сайн байх хэрэгтэй. Би тийм байх хэрэгтэй. Би юм байх хэрэгтэй гэхгүй. Энэ сар бас жоохон өөрийгөө тархийг амрааж яг өөрийнхөө хийж чадах юмдэл сайхан төвлөр. Тэгтээ бас хит айхтар тийм өөрийгөө бас би ингээд одоо гэдгийг зарим зүйлээр хүрэхгүй байх ч юм уу бас биелэх юм байна штэ. Тэр болгонд өөрийгөө тийм бас ядраагаад стресслүүлээ. Тэрнээсээ болоод тийм арх дарс ингээд болохгүй заа юу. Энэ сар бол эдгэрлийн сар, хүсэл мөрөөл биелэх сар. Тэгмүүд сорилоор тийм жоохон жижиг сажиг тийм юм орж ирнэ. Одоо энэ гарч ирсэн шүү дээ 3 сэлэм гээд. Тийм юм дээр нэг тийм анхаарал ач холбогдол битгий өг. Хамгийн гол нь та энэ сар аз жаргалыг их сайхан мэдрэх учраас жижиг сажигийн мэдрэхэд бол яад юм бэ яг нь гэл явчих. За энэ сар харин юу болохгүй вэ? Юунд дээр анхаарах вэ? За эхнийх нь сатити буюу сэтгэл хансан байдал. За ингэж байгаа юм аа. Одоо хийх ёстой юмаа санаж байгаа боловч хит одоо энэ гарч ирсэн шүү дээ. Шүүрх буюу одоо боломжууд гарч ирнэ. Гэтэл өөрийгөө нэг тийм нэг юм хайрцаглаад хандсан, болцсон, цалингаа авцсан, гусцсан гээд өөртөө тийм дүгнэлт өгч болохгүй шүү гэж гарч ирж байна. Энэ чинь таны хувьд бол яг үнэндээ шин боломжууд дахиж тийм бүх юмуд илүү нээлттэй гарч ирэх гээд байхад та өөрийгөө тийм энэ болоо гэд гарч ирдэг. Амьдрал юу гэдэг шүү. Заримдаа боломжууд нэг гарч ирээд алга болчдөг. Гэтэл та тийм боломжийг магадгүй энэ сар бас мэдэрч магадгүй байгаа учраас одоо хэрвээ ямар нэгэн байдлаар таны амьдралд одоо юу гэдэг вүлээ те гой боломж гарч ирж байгаа бол та жоохон ядрах байсан ч гэсэн хамаагүй ерөн сайн хийгээрэй гэж гарч иж байна. Тэгвэл бид түрүүнд өрсөн чинь одоо бас өөрийнхөө сайн төлөө өөрийгөө хайрлахын төлөөс явах хэрэгтэй. Тэгтээ боломж гарч ирэхэд бол зүтгэх хэрэгтэй шүү. Тэрнээс их тийм очиргүй би ингээ муу байна, би ингэ тэглээгээд ингэ шаардлага байхгүй. Зүгээр сайхан амьдр. Бас хичээ. Нэгсэндөө тайван хичээ. За хоёр дахь нь хайнгад мэ үлээстэй хүн. Хит тус нэг юмд ингээд орооцолтоод инглээ тэглээгээд үлээгээд ах шаардлага байхгүй. Зүгээр сайхан үр дүнгээ амьдралаа хар юмаа сайхан хий. Бас чөлөөтэй бай. Энэ хайнгад мэ чи юм байд юм аа. Хит тус зарим зүйлсээр утга учир өгөх гээд байдаг. Одоо зүгээр ингээд нэг муур явж байгаа урдуурчаан гарчуу тэгээд тэр муур урдуурчаан гарах хэрэгтэй л гэсэн бохоггүй. Бид нар хизээч тийм хар авцтай хүнтэй зөрөхөд тийм түв гэж явдаг үстэй. Эсвэл тийм хар бор царайтай хүнтэй ч юм уу. Би л одоо надаа нэг юм хар бор царайтай найз зөндөө байгаа. Хаяад нэг надтай зөрөхөр тэгээд би тэгэл түв гэл одоо азгүй надаас хол гэдэг л байхгүй юу. Тэр шиг нэг тийм ямарваа юм болгоно хит бас тийм сүнслэг байдлгээд ач холбогдол өгөх хэрэггүй. Нэгсэндээ танд одоо сэтгэхүйн хүрээнд мэдрэмжийн төвшин таны жоохон энэ сар жоохон дойлгож үзнэ. Айхтар тийм сүртэй биш гэхдээ тань жоохон тийм хит юмд байна уу гэж шалах болно шүү заяа. За ингээд эхний өдөр маань дууслаа. Хөдөр дэлгэтүүн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, сабскрайб дараарай. Мөн донешнуудад маш их баярлах болно. Тэгээ гүрээний утга нэрээ та бүхэн юу хийхийг хүсэж байна? Ямар хөө зорилготой байна? Юуны төлөө тэмүүлж байна? Тэрийг бичиж явуул. Тэр төлөө сайхан залбирал үлдээд манифест хийгээд ерөөл өрөх болоо. Тэгээ та бүхэндээ хамгийн сайнсхны хүсэн ерөө 50 юм хийх. Хит өндөр дарамтанд юм хийхгүй байх. 50 юм хийх юм бол аз жаргал юм шүү. За ингээд дараачийн 2 дахь үзэрлүүгээ орцгоё. За 2 дахь өдөр маань 2 аяга. За хөдрийг ажиглавал одоо тийм үүлэрхэг орчинд за 2 хосууд эрэгтэй эмэгтэй 2 хос тийм гэрэлж байгаа юм шиг те байж штэ. Би бидээ аягаа өгч байна. Дээр нь арслан толгойтой сахиус ингээд энэ хоёрын хайрыг батлаа гэсэн маягтай байна. За 6 сар бол их тийм гоё мэдрэмжийн сар, хайрын сар. За яг хуу хостойнууд нь бол бас тэгэл найз нөхдөд болох ч юм уу те. Нэгсэндээ таны амьдрал 6 сар харилцаа холбоо нэмэх, шин танилтай болох, хүнтэй танилцах. За зинглүүд нь бол айтайхан одоо эсрэг хүсээ те хүнтэйгээ танилцах.
тийм сар байх нэ. Би ихтэй шинжтэй зориулсан тийм гоё хайрын тийм сар байх нэ гэж одоо ингээ гарч иж байна. Нэгдүгээр тийм. Хоёрдугаарт одоо зүгсгэлээ өгөхөөр заавал тийм хайр байх биш дээ. Чи одоо хүнээс гоё бэлэг авсан, хүнд эсвэл өөрчнөө хүн одоосон хүн одоо хүнийг зориул юу лээ сэтгэлээ зориулсан. Одоо чинь бас зарим тохиолдолд ингэж явдаг чинь зөв үеийн өрөөр ингээ хийсэн буян нь хүнээр дамжиж ороод ирдэг. Тэгэхээр нэгсэндээ хүнээс бас гоё тийм урмын тийм бэлэг ч юм уу гоё юм авсан. Тийм зүйл бас одоо энэ сар орж ирэх нэ гэж гарч ирж байна. Хүнтэй сайхан уулзах юм байна, хүмүүстэй сайхан танилцах юм байна, хүнээс ч бэлэг авах юм байна. Нөгөө талаас чинь солилцлын асуудал. Хүнд бэлэг өгнө. Зөвөрөд өөртөөс бэлэг авна гэдэг шиг юу гэдэг шүү. Өөрийнхөө бас энэ сар одоо хүнийг баярлуулчих юмсан да. Эсвэл хайрцаад үсчих юмсан да ч юм уу те. Тийм төрлийн хүнтэй энэ сар уулзрах, тохиох, ярилцах, эсвэл уучлахгүй гэсэн, эсвэл хайртай илэрхийлэх гэсэн одоо хүндээ одоо хайртайгаа илэрхийлэх маш тийм зөв сар байна. Тэгэхээр энэ сар бол ер нь хүнтэй холбоотой зүйл들 бол бүгдэн дээр хийж үзээрэй. Ер нь бол зөв тийшээгээл хандчих байх гэж бодож байна. Яагаад гэж хоёр дахь өдөр аягны хаан. Их сонир өдөр. Ууг нь чулуу шууд юун дээр живэх ёстой шүү дээ. Одоо усан шууд живнэ шүү дээ. Гэтэл нь живэхгүй хөвгөд аваад тэр хүмүүс утсан хаан бүр ингээд аягүй гүн багаас бүр цаана усан зав халин бэлэмж авч явах шиг өөр. Нэг гэсэндээ энэ хэмжээний балансыг таны мэдрэмж олно гэсэн үг. Ер нь та энэ сар хүмүүстэй их харилцах тал дээр, хүнийг ойлгох тал дээр, хүн найрах тал дээр их тийм жирийнээсээ илүү чадвар сайтай хүнийг ойлгодог тийм байх юм байна гэж гарч ирж байна. Нэгт хоёрдугаарт та хүмүүсийн тийм тэнэг одоо санааг бас хүмүүс үрж хуурах гэж оролдох юм байна шүү дээ. Тэр бас бодлуудыг, буруу бодлуудыг ер нь нэг таньдаг тийм хүний аз гэж юм байдгийг, хүнтэй харилцах чадвар гэж юм байдгийг. Тэр чинь энэ сар аюу нээгчгсэн, бүх юмээ сайн харддаг. Тэр тал руугаа болох юм уу гэж нэг талаас гарч иж байна. Бүр одоо чадвар сайжрах юм уу да. Хүнийг хараад сүнсийн таниад энэ нь тийм байна, энэ нь юм мэдээд хашир хүндээ хаширлаад бас үгүй гэхлээр өвтэхээ үгүйгээд зогтхоноос зогтоод чаддаг тэр одоо сүнсний хүнтэй харилцах сүнс мэдрэх чадвар чинь айгүй сайжирч явах юм байна энэ сар. Сайжрахаас гадна одоо югдгүүлээ бас айдсуудтайгаа нүүр тулах хэвээр зүйлсүүдтэй гэдэг тийм зүйлсүүдээ энэ сар одоо нүүр тулж бүр сайхан болох юм гэж нэг талаас одоо ингээд бууж байна. За тэгэнгүүт одоо энэ хүзүүдийг хардаа энэ хүзүүд донд одоо сав буюу амар тийм галт үрэлдсэн юм байхгүй. За тэгнүү сэлэн буюу амар тийм шийдэмхий хүтэн юм байхгүй. Аяг байна. Мэдрэмжийн асуудалтай. За тэгэнгүүт зөрөөд зоос байна. За юу гэсэн үг гэхээр энэ сар таны ажил төрөл бас их сайхан бүтэнтэй. Энэ чинь юм шүү. 3 дахь өдөр бол ялангуяа 10 зоос. За 9 зоос бол хувийн амжилт гэдгийг. 10 зоос бол олон нийтийн амжилт буюу одоо энэ гүүртэй байгааз энд гүүр бол хүн хоорондын харьцаагаас үүдсэн ажлын амжилт гэж байгаа юм. Жишээ Америкт ингэдэг байхгүй юу? Нэг чинь офицер үл юу нэлээд хурандаа хошиж бас дээш төрлийн хүмүүст одоо нэг бүр дээшийг өгсөх адмиралч гэдэг юм юу гэдэг юм болоход дуудаас хурандаа мартаа болох гэдэг юм уу. Тэгэхэд ингэдэг юм. Тухайн хүний одоо улс төрийнхөнтэй ч юм уу өөр том зэрэглэлийн хүмүүстэй одоо харилцсан connection харилцаа холбоо одоо тухайн хүний тушаал төвшин нөлөөлдөг. Яагаад гэвэл ерөнхийдөө бүгд одоо сайн чадвартай байл үнэн. Тэгэхээр энэ дундаас яг тийм улс төрийн карьер хийдэг, хүнтэй эвтэйгтэй харьцдаг те арга юм олдог тийм хүмүүс нь илүү дээш өгсдөг гэдэг. Яг тэрнтэй адилхан энэ сар одоо энэ үгийг сонгосон хүн тааж гисэн ерөнхий урд чадвар, ерөнхий авиас бэлгэн сайн ч гэсэн хүнтэй харилцах чадвар, эсвэл хүнийг ойлгох те эсвэл хүний одоо зарим нэг тэнийг хивийг одоо мэдгүйгээр хөргтүүлэх юм уу. Тэр чадвар нь левел ахиад төвшин нэмэгдсэн учраас та одоо бүр сайхан төвшин нэмээд хүмүүсээ сайхан харилцаад төвчл зүг болоод хамтаа нэг вин буюу хожил зарчмаар сайхан тэгэхээр одоо ингэ цаанаас юу вэ штт өөрийн их гоё
энэ одоо бүх хүмүүсийн юм үүсгээр таны санхүү бол урд урдгаас илүү тийм сайжрах. Хамгийн гол нь тогтвортой удаа. Зоос ч бол таараа үзэн 4 км удаа хамгийн удаа гэдэг хамгийн тогтвортой үзэр. Энэ таны суурь хүрсэн ер нь тийм жоохон удаа юм гэхдээ маш тогтвортой. Тэгвэл тийм харилцааг та энэ сар хүмүүстэй харилцах ямарвааны одоо зүйлсүүдээс сэтгэлийг сайхан үүсгээд явах юмаа гэж ингээд гарч ирж байна. За хэрэгс нь дүгнэе. За хувийн хүмүүстэй харилцах, эсрэг хүчин ч юм уу хувьтай харилцах, найз нөхдөд харилцах тэр талын юмнууд их сайн байх юм байна. Тэр талаар давшин дуртахад одоо заавал хайр дурлалын манифест гэлтгүү найз нөхдийн хамтран ажиллах хүний эсвэл өөрт чинь сайхан тийм ментор хүний тийм манифест хийх гэж үзвэл энэ 6 сард маш үр дүнтэй. Давхар таны сүнслэг чадвар одоо хүнтэй харилцах, хүнийг ойлгох тийм мэдрэмж тал дээр маш сайн хөгжинэ. Тэгэд ажил төрөл тал дээр ч гэсэн таны хувьд бол маш сайн үр өгөөжтэй байх ба. Тэр үр өгөөж нь хүмүүсээр тулгуурлах юмаа гэж гарч иж байна. За харин одоо гаргалгааны навьсууд руу орцгоё. За эхнийх нь одоо 5 сэлэм. За яах вэ одоо бас хөзрөө сонирм байгаа сте. Уг нь өрхөд 5 сэлэм дээр нэг хэрэг үлдчихсэн 2 хэрэг ингээд нэг хэрэг орхио явж штэ. Бас бүгдэр ч өдрөө ах шиг байна. За энэ бол яг үнэндээ уг нь хэцүү өдөр болж яг үнэндээ бас зөв өдөр. За ер нь одоо бас за энэ орхиж байгаа өдөр. За зоосны хүлэг баатар зүгээр ингээд төрүүлээ халт хэлчихье заяа. Бас их тайван төлгөөн. Гэхдээ өөрийнхөө одоо байгаа нөхцөлдөө аргаа болгох үзэр. 7 сэлэм хулгайж байгаа үзэр. Ер нь бол энэ сар та хүний хувь болон санхүүгийн хувь дээр аль аль дээр нь их хөдөлгөөнтэй сар байх юм байна гэж байгаа. За жишээ нь эхнийг нь 5 сэлэм. Нэг өсөндөө ууг нь хайр мэр гарч иж байгаа боловч нөгөө талаар таныг бас хүмүүс орхих юм байна. Гэхдээ бас яг таачтан зэрэг хүнтэйгээ харьцаагаа таслана гэсэн үг энэ сар. Гэхдээ маш зөв. Яагаад вэ? Ус тосоороо ялгана гэдэг чтэй. Яг тэр шиг бас бүтэхгүй хүмүүсийг таны амьдралаас ч бас холдуулж байна. Энэ чинь орж ирэх ёстой хүн орж ирэх үед зарим нэг тийм хүмүүс одоо бүтэхгүй хүнд холддгийг. Одоо жишээ нь тантай ингээл ийм аюу гой хүмүүс зүг нөлөөлдөг үлгэр төрөл үзүүлдэг хүмүүс ингээл тантай нийлэнгүүд таны нөгөө нэг тийм гаричин явахгүй бүтэхгүй тийм нэг одоо уучраа зодоо ичгээд тийм найзууд чинь ингээл холдчихсон байхгүй юу? Эсвэл та тэднийг ч одоо тийм нийлхэ болно гэсэн үг. Яг тийм үйл явдал болох магадлал бол энэ сар танд байна. Тэгэхээр та ер нь тийм хүмүүстэй муудалцаа, зарим хүмүүс тийм харьцаа холбоо таслал бол нэг тийм их юм бити бодоорой. Угаасаа таслах зүйл байсан гэсэн үг. Тэгэнгүүт энэ дээр танд өөрөө жоохон айдас үүсдэг юм байна. Нэг юм авч болтгоо, хайж болтгоо нэг тийм одоо нэг хүн арх уугаад хахаар хүн бүлж гэж чаддгүй штэ. Хотоодонд нэг тийм архин гаццсан. Тэгээ гараа гаргаж болтгоо, шингээж болтгоо. Яг тийм төрлийн хүмүүстэй танд байдаг. Хоёрдугаар та тэрийг бас гаргахаас айдаг юм байна. Одоо энэ хүнээс би харьцаа тасчвал бас энэ чи юм шиг тийм штэ гэдэг юм ямарваа нэгэн байдлаар шалтгаан үүсгээд байдаг. Тэгээ та тэр хүмүүстэйгээ ингээд нэг юм байгаа л гэдэг. Яг үнэ тийм ямар ч тийм нэг юм хэрэгцээ тийм гоё тийм одоо за хэрэгцээгээ болъё. Найзч нөхөрсөн тийм гоё халуун талын байдгүй зүгээр л нэг юм адгийн шаардлага нэлээд байдаг. Тэгвэл тийм хүмүүстэй чинь танд одоо муудалцуулах үйл явдал энэ сар болно. Та тэр хүнээс одоо уг нь бас тийм шиг гэж гисэн харилцаа таслах ёстой. Яагаад гэвэл батгах шахаж байгаа мэт лугаа үйл явдал амьдрал хүний хувьд танд одоо энэ сар болох юм байна гэж одоо гарч иж байгаа юм аа. Одоо юу гэвэл тэгээд дээр чи хамгийн гоё нь амьдралын шинэ харах өнцөг энэ сар үүснэ 6 сард. Ялангуяа танил тал дээр. Та тэгж байж одоо энэ дээр за би энэ навчтай бол нийлэх шаардлагагүй юм байна. Энэ бол жиг миний хайр юм байна. За энэ бол жиг миний бороо юм байна. Энд ч за яг байж лээ. Тэгээд нэг галтайгаа хавцаа байж лээ гэдэг шиг та ингээд яг тийм хүмүүсийг заавал тийм юугаар биш юу гэвэл би энэ хүнийг гомдоочих үедээ яачих үедээ гэхгүйгээр энэ хүн одоо яг миний амьдралаас хэрэгтэй юу гэдгийг өөрөө өнцгс болсон юм харж сурах юм байна та.
гэж гарч ирж байна. Хоёр дахь нь за зоосны хүлэг баатар. Хөөрхөн дуулаагааз одоо нэг бас хургаа нэг хаад юм зүгчсэн. Хургамж явах гэдэг. За ийм байдгийг. Энэ сар одоо зоосны хүлэг баатарын хамгийн гол одоо ухтхуун ойлголт бол одоо нэг өөрийнхөө дайрахаас илүү өөрийнхөө нэг хамаг юм хараад хамгаалах нь хамгаалах гэхгүй юу? Тэр шилэн бэлэмтэй бамбатай хүмүүс нь яг тэгээд дайрдаг одоо сэхний хүлэг баатар ч юм уу эсвэл савны ч юм. Зоос бол ер нь хамгаалт юм ахтай байдгийг. За тэгэнгүүт юуг хамгаалах юм? Өөрийнх нь мэдрэмжээ. Энэ сар тань руу бас мэдрэмжийн хувьд сайн ч орж ирнэ, бас атак юм ч орж ирнэ. Энэ нөхцөл та өөрийгөө хамгаалах ёстой. Сэтгэл ялангуяа сэтгэл зүг хамгаалах ёстой шүү. Тэр нэг юм чи андаа чи эзээ юм болчих юм эсвэл одоо таны тийм жоохон бүтггүй гэр бүлийн хүмүүс ч юм уу эсвэл дарга зэрэгч байдаг юм уу те таны ингэж ашиглаас уртсан хүмүүс чинь тань руу тийм атаклаа дайрах үед та өөрийгөө энэ сар ер нь хамгаалж сурах шүү. Энд чи одоо алим болгон өөрийгөө ашиглуулж сурах одоо бас нэг юм бодохгүй муу гэдэг юм танд бол одоо энэ хөзөр их сануулж хэлж байна. Нөгөө талаас ямарваа нэг үйлдэл хийж одоо нэг юм хүмүүс гэдэг штэ. Гэхдээ энэ нэг бүтггүй шар байд юм аа. Тэгэл нэг юм надаас архины мөнгө ховчд ингээд. Тэм та өгүүлэх байхгүй. Өгөхлөө таньс гургаад штэ. Гэтэл чинь хамгаалтын нэгэн тал нь бодол байдаг бол үлдсэн тал нь үйлдэл байдгийг. Тэгэхээр таныг одоо ямар ч үед одоо тэнгэр шиг байгаарэ. Ер нь хүмүүс таныг одоо мэдрэмжийн хувь сэтгэл хөдлөлтөөр чинь нэг тогтворгүй байдаж ашиглаж одоо тогтворгүй байдал чинь ашигладаг шүү. Ийм нөхцөлд одоо нэг юу надаа юу ч наалтахаа байсан. Миний өгшин зүгээр гэж зайлчхөөл гэд хэлчихэн эсвэл ойлгуулчихна таны хувьд одоо энэ лавас энэ чадварыг энэ сар сурах нь маш хэрэгтэй шүү гэж одоо ингэ сануулж байна. Ер нь нэг юм ойлгочих. Хэрвээ хүмүүс таныг ашиглахыг хүсэж байгаа бол таныг уурлуулна, баярлуулна, гошгоруулна, синхрүүлнэ. Ботоо үзэж андаа мань чамайг шүрвдэд байгаа юм бишээ. Эхлээ чи бодлоо гэд. Гэтэл энэ нэгснээ наартаа хөөдөг үз. Живхгүй байгаас хүний одоо юмд мэдрэмжинд яг тэр шиг та яг өөрийн гэсэн бодолтой одоо мөнгө зөнгө хадгалж байгаа бол та хүмүүс үрийг мөрийг гэсэн ч гэсэн үгүй л гээд. Тийм байх хэрэгтэй шүү. Тэнгэр шиг байх хэрэгтэй шүү. Яг өөрийн бодсондоо хөдөлгөөнтэй байхаарай гэж энэ сар таныг одоо үлээ одоо тогтвортой байгаарай. Бодсон сансандаа хөдлөхгүй шүү гэж одоо энэ сар таныг хэлж байна. Гурав дахь нь тэгж чадвал та энэ сар бас зөв одоо амьдралын мэдрэмжээ одоо үүлийн үрээ авна гэж байгаа юм. Сойрол орж ирнэ. Тэр сойрлыг бол давхад бол өөрийн гэсэн тогтвортой байх ёстой. Тэр тогтвортой байж байгаа нөхцөл бол бүх юм сайхан болоод та бас зөв үүлийн үр орж ирсэн бэлгээ авах юм байна. За 3 дахь нь 7 сэлэм. Дахиад сэлэм. Анхааруулжтай зүйл бол сэлэм зөндөө байна. Нэг гэсэндөө гаднаасаа бол уугны тайван боловч дотор хүндээ таныг бас хурц байгаарай. Гаднаа зүйл одоо нэг амар хатуу нэг юу гэдэг чтэй. Шилнүүд тэр чинь үндэ шил биш пластик штэ. Хамгийн хатуу нэг юм сум хөтлөмж. Яг тэр шиг. Пластик ч юм зөөл юм шиг ирнэ нөгөө нэг цохилтыг хүлээж аваад дон гэж өчдөг. Шил шууд хаагачдаг. Шил шиг таны байж байгаа шүү гэж байгаа юм. За яг гэсэн үг. 7 сэлэм бол одоо ийм байт юм аа. Юу гэдгүүлээ. Хүмүүсийг эргэн тойронд дургуйч бай, дуртайч бай, хайртайч бай, одоо X ч бай тэр хүмүүсийн юуг нь хэрэгтэй зүйлсийг хэрэгтэй ур чадварууд, хэрэгтэй зүйлсийг наав. Хамаагүй аав. Гэрт чинь ямарваа нэг юм өргөцсөн байлаа шууд аав. Гэдэг шиг таныг жоохон логикоор нэг юм бодоор одоо энэ сэлэм бол одоо хэрэг бол юу штэ гой гэлтгэнсэн чамийн юм шууд гулгаалаа л авчдаг. Шууд нисчирэл сайхан зуугаал юм эсвэл бөгж мөгж юм нэг бөгж нэг мөнгөн сэрэж юм те мөнгө халбах юм шууд тэгэл зуугаал эсвэл авчдаг. Тэгэл дүүрэндээ тавьчихдаг. Гоё игээд яг тэр шиг таныг бас хэрэгтэй зүйлсийг маш сайн авч сураарай. Хэрэгтэй харилцааг шууд авч үлдэж сураарай. Аюу тийм энэ сар ажил төрөл мэрэгчлээ дэвшил сайжруулахын тулд шууд логикийн дагуу хүмүүстэй харилцаарай. Ялангуяа дарга зэрэг ч юм уу тийм ажлынхантайгаа мэдрэмжтэй автаад энэ
энэ хулгайчаас би дээр юм эсвэл би ийм ёс зүг ажиллахгүй ч юм уу те. Эсвэл би одоо ингэдэхгүй гэхгүйгээр тэгж бодохын оронд үр дүн байна уу? Байна. Тэгвэл шууд ажилдаа орё. Үр дүн байна уу? Байна. За тэгвэл энэ хүнтэй бас нэг арай өөр харьцаа шүү гэд. Тэгж нэг ийм юм бодохгүй бол та өөрөө нэг л их тийм лаг буянтай юу хүмүүдэг шиг тийм сонирн байгаад байна. Одоо жишээ нь зарим би нэг ийм саяхан судалгаа уншсан. Яг улс төрийнхний дунд одоо хамгийн ур чадвартай яадаг гэдэг хүмүүс нь яг дунд чатандаа гацсан байдаг гинэ дэлхий дээр. Яагаад вэ? Мань хүмүүс нэг хамгийн чухал улс төрийн нүг юу хийв шүү дээ. Зүгээр л ажил хийдэг. Корпорац зэрэг сайдлага. Зүгээр ингээд нэг мөрөөр ажил хийж байгаа хүмүүс нэг активтэй дээш явах нь бага байдаг. Яг хамгийн сайн гэвэл нөө дарга зэрэгтэй гэх тийм ойрхон хүмүүсээс сайхан харилцдаг. Бас хүмүүсийн өвчтөд зүг нь олж чаддаг. Дараануудтайгаа ойрхон хүмүүс нь аюул сайхан явдаг гэж байгаа шүү. Тэгэхээр юу гэсэн үг гэвэл мэдээж энэ дэр танд сурах хэрэгтэй хэдий юм бол байгаа. Та харин өөрөө юугаа сайн сураарай. Хүмүүстэй харилцах, хүний арга ивийг олох, давхар шаардлагатай нөхцөл боломжийг бити алдаарай гэж энэ сар бууж байна. За харин энэ сар орог өдрөөс 6 сар танд юу зөвлөсөн байна? Харцгаая. Awakening Inspired Action. За одоо юу штэ? Одоо танаас амьдрал асууж штэ. Миний бороо яг юу хэмээр байна? Юу хүсэж байна гэдэг. Та өөрөө одоо ерөнхий хүсэл биш, нарийн ширийн детальны хүслийг танаас асууж байна. Одоо айхтар тийм ховь тавилан мөвлэн гэдэг юм алгалах. Зүгээр таны асаалтаа 10 танк 2 баригад зэрэг байна. Тэгээд та тэдэнд юу гэж тушаах вэ? Тэгж тушаахтаа давхар намайг бас ингэж гоё өөрчилж өгөөч гэдэг. Тэгэхэд бол та ч өөрөө сайхан өөрчлөгдөн, давхар таны амьдрал ч сайхан болно. Энд чи одоо there is only what life is asking from me. Таны амьдрал одоо танаас асууж байна. Өмнө нь одоо тийм энерги нэм хамгаалтын юу тийм сонирхол байсан бол одоо та шууд тийм дайчин зоригтой бас шийдэмгээ баймаар байна. Тэгжээж бас хамгийн юм бүтээд гоё юм руугаа орноо. Нэг л их тийм ерөнхийгөө тэгээд хамгийн ертөнцийн 6 зүйл таны сайн сайхны төлөхгүйгээр тэрний хажуугаар миний амьдрал бас яг ингээд нэг юм 10 сар төрөлтэй ч юм уу эсвэл энэ хашаа бүтээдэг ч юм уу тэгээд явбал таны манифест энэ сар маш сайн бүтнэ. Хоёр дахь нь uncovering confidence. Одоо итгэл өөртөө итгэлтэй байдал штэ. За зарим хүмүүс бол юу гэдэг юм өнгөрч болгүй гэдгийг. За энэ сар та бол яг дотроо шүү. Дотроо тийм гадагшаа биш. Өнгөрнө. Өөрийгөө жоохон үнэлнэ. Яагаад гэвэл энэ сар таны энерги та өөрийгөө яаж харна? Тэр хэмжээнд таны энерги бас одоо байх юм байна. Зүгээр нэг юм жоохон сонирхоо яах вэ би өнгөрч болдгоо гэдэл явж болохгүй. Ядч ойр дотны хүмүүс нэг тийм худлаа өнгөрдөг юм бас өөрийгөө жоохон үнэлж баймаар байна. Тэгээ эндүү тийм бас ерөнхий яг энэ сарал байж болохгүй шүү. Ялангуяа манифест хийж байгаа нөхцөл одоо тийм дараахан байж болтгоо байхгүй юу? Би ингэн би тэгэн би ийм өөртөө итгэлтэй байна. Гэтэ одоо хүмүүст тийм гайхуулж болохгүй зүгээр дотроос аган бодоод залбираад бас өөрийнхөө хийж байгаа achievement одоо өөртөө амьдрал хийсэн боломж олцоонод байгаа шүү дээ. Ололтууд тэрийгээ сайхан бодоод би ийм байх тийм гэн явах нь маш зөв шүү гэж гарч иж байна. За харин хоёр дахь нь уучлаарай. Энэ сар юу болохгүй вэ? За Prince of Wand. За юу яаж болохгүй? Ямарваа нэг үйлдэл хийхдээ шууд дайрч, шууд ингээ тгий гэж шууд одоо үйлдэл хийж болохгүй юм байна. Одоо заосч байна, аягч байна. Шууд дайрчаад зохиж аваад ийм болохгүй. Хүмүүс сайн ажигл аливаа үйлдэл хийхдээ ерөн сайн бод. За энийг хийхэд надаа юу ямар үр дүнтэй, бас тэр хүмүүс ямар үр дүнтэй. Одоо тэгээд яг сүүлд нь тэгээд ингэж хурдан хийгээд одоо надад бас тийм шаардлага байна уу тий та бодлох ёстой шүү гэж гарч иж байна. Одоо зарим хүмүүс ингэхгүй юу? Ялангуяа нэг ийм сонин үе дээр юу гэдэг? Gas гэдэг болохгүй. Ер нь тайван байж аливаа нөхцөлийн юмыг харсан танд маш үр дүнтэй маа гэж энэ сар бууж байна. Хоёр дахь нь нэг зоос. За ер нь энэ сартаа бол айхтар тийм юм шин юм эхлүүлээд бүр цаашинд эхлээд яг бол дими гэж
бууж. Тэрний оронд дуусгах юмаа дуусгаад ерөнхий яваад яг юмныхаа эцсийг үзээд явсан илүү үлзийтэй юм уу гэсэн юм одоо гарч иж байна. Тэгэхээр одоо юу гэдгийг заавал их тийм шин юм ихлүүлээд ингээд хийхгүйгээр нэг юмдаа үнэнч нэг юм шууд дуусгасан үлзийтэй гэж бууж байна. За ингээд хоёр дахь өдөр маань дууслаа. Өдөр дэлгэхтэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрэй, сабскрайб дараарай. Мөн донешн хийвэл маш их баярлах болно. Тэгээ гүйлгээний утган дээр юу хийх хүсэж байна? Ямар хуу зорилготой байна? Юуны төлөө тэмүүлж өгөхтэй, юу мөрөөж өгөхтэй бичвэл тэрэн чөлөө сайхан манифест хийгээ, залбирлуулдад өрөөлөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайнсны хүссэн өрөөй хайртай хүндээ хайртайгаа хэл дургуй өндөгөө салавч ялангуяа энэ сар гайгүй шүү. За тэгээд 3 дахь зөвлөгөө орцгоё. За 3 дахь өдөр маань хувь тавилангийн эргүүлэг, морин тэрэг, тэгээд 2 цус гэдэг өдөр байна. За хөдрийг ажиглавал одоо эхнээс нь эхлэе. Энд дээр жоохон заядж байгаа. 3 одоо хувь тавилангийн эргүүлэг. За энэ сар их азтай байх нь дээ миний бороо. За юу гэдэм бэ? Хөдрийг ажиглавал одоо ардаа бөмбөрцөг одоо юм дээр 4 Христийн одоо анжелууд, сахиусан тэнгэрүүд, тэгээ цаана могоон сахиусууд юм байгаа штэ. Энэ бол олон утгатай. Гэхдээ хамгийн ихний мэдэрдэг утга бол одоо та энэ сар ямарваа нэг үйл явдал одоо нэг амьдралын цикл чинь дуусч байна. Ядаргаатай байдал чинь ингээд дууснаа. Айтайхан зүгээр орно гэсэн юм гарч иж байгаа юм. Одоо нэг тийм удаасан яг гадаг нэгдэхгүй зовлонтой тийм зүйлсээ та их холдоод амнаа бол айтайхан руу орох нэ нэгт. За хоёр дахь нь Азийн өдөр гэдэг юм чи бол. Ер нь ямарваа нэг хийхэд бас одоо дутвал одоо юу вэ? Таныг Аз ивэж гоё зүйл болох ч юм уу. Эсвэл ямарваа нэг зүйл дээр болохгүй нэг юм одоо энэ боломжийг ашиглаарай гэх тийм амьдралын сайхан боломж гарч ирэх Аз ивэх азтай үйл явдал болно гэж одоо энэ сар ингээд тань дээр бол гарч ирж байна. За тэгээд юу гэдгийг юу гэдэг вэ? Өөрчлөлт амьдрал чи ер нь тийм зөв тал руугаа өөрчлөлт орно. Гинтийн ой байж л та яг гэдэг юм гээд байж нэрэ гэхийн хооронд тэгэл бүх юм болд өнгөрөх магадлал байдаг хгүй юу? Тэгэхээр ямарваа нэг тийм өөрчлөлтөнд бэлэн байгаад ингүүл тэгүүл ер нь тийм гээд нэгсэндээ амьдралаас бэлгүүдийг өгнө. Та тэр бэлгүүдэд одоо юу хандаарай? Зарим нь жоохон тийм тавдахгүй бодолтой. Одоо юу гэдгийг хүний ингээл өглөө цэрэг чухал гэж бодъё л та. Гэтэл өглөө цэрэхийн тулд заавал тийм хөлнөөс нь голдож чирж яагаад ингээд цэрэг тавдахгүй. Тэгтээ цэрэгсэн л уустай. Яг тэр шиг хэрэгтэй үйл явдлууд таны амьдрал болно. Зарим нь жоохон тавдахгүй шүү гэдгийг би аяндаа ойлгуулах гээд байгаа царай нэг юм аа. Нэгдүгээр одоо дараагийн гэвэл юу гэдэг вэ? Та өөрийнхөө давуу талыг бас бодож баймаар байна. Яагаад вэ? Ийм үед нөө Аз ивэцсэн үед хүн нүуний асуудаг. Миний бороо ямар вэ? За тэр хүмүүс ингэдэггүй юу? Хүн өөрийгөө нөө юу бодох хэрэгтэй. Яг юуны төлөө? Яг ялын чухал юм. Яг алийг хийх хэрэгтэй гэдгийг. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг ингээл Азийн нэг юм хитэн үе байлаа. Одоо хитэн шиг Аз байлаа гэхэд тэрийг хүмүүс одоо зөөр нэг хөцөртэй болгох юм. Эсвэл арай өөр ашиглах байхгүй юу? Яг тэр шиг тэрний оронд би энийг ингэж хиймээр байна. Би энийг хийхэд надад хэрэгтэй байна гэд манифест хийвэл яг энэ дэр Аз хэрэгтэй байна гэвэл танд илүү тийм үр дүнтэй байх юм аа. Тэгэхээр энэ сар нөгөө талаас яг Аз сорьсон зүйлс гэвэл яг том зүйлсээ хийгээрэй. Жижиг зүйлстэй бол нэг тийм Аз сорьсон үйлдэл хийгээд хэрэггүй шүү гэж одоо энэ сар танд санааж байгаа юм аа. За тэгээд хоёр дахь өдөр бүр гоё өдөр. Морин тэрэгтэн. Ер нь энэ сар миний хөш ер нь нэг гадагшаа зүтгэж явахд бол нэг буруудахгүй юм байна. Хардаа завинч байна. Одоо дахиад ингэ харсан морин тэрэгч байна. Морин тэрэгэн дээр нь бас нэг юм спинкс шүлэлцэн байна. Тэгэхээр урдын би яаж мэдгүй. За марцсан гэж яах вэ? Нэг ёсондоо ийм байгаа юм. Амжилт. Тэгэхээр юунаас бас амжилт юм? Олон ингэ юм хийсний үр дүнд гарч ирж байгаа амжилт.
таалхаврахад яадаг үлээ. Гурилаа зөөрн тэр чинь нэг үйлдэл одоо гурилаа айлтан тэр чинь нэг үйлдэл тэгээд нэг пишингээ халаа пишиндээ хийн гаргаж бүгд нэг үйлдэл. Тэгээд юу болчихно? Таалхах барьлаа. Яг тэр шиг өнгөрсөн хэдэн сар бас болж бүтэхгүй зөндөө юм болж практиксны үр дүнд нэг юм ашгүй амжилтууд айтайх юмуд ингээд амжилтчин болоод сайн сайхан юм ирэх нэ. Энэний чинь төлөө бас ингээд явж байна. Айтайхан байна. Гэхдээ бас бүрэн хамгийн юм дуусчаараа болоогүй. Яагаад вэ? Энэ доор нэг experience чинь хүнээс асуудаг хгүй юу? За энийг асуултанд хариулж болоо. Нэгсэндээ 2 юм харуулж байгаа. Яг төгсгөлд нь ингээд амьдралын аюу гой юмны үед явж байгаа хүмүүс жижиг юмнаас болоод багтлах гэдгийг. Том хүнтэйгээ дараатай хамтж байгаа хүнтэйгээ хэрэлдэг ч юм уу. Эсвэл бол жижиг хүргэлтээр багтдаг ч юм уу тийм болохоор энэ сар ямарваа нэг зүйлийг дуусгах гэж ямарваа нэг юм хийж байгаа нөхцөлд юу яах ёстой шүү. Бүр нарийн ширээ деталь нь хийвэл хийж дуусгавал бүрсэн амжилттай аюу сайхан юм болно гэж байгаа юм. Одоо юу гэвэл тэгээд дээр нь бас нэг юм байгаа юм. Өнгөрсөн дээрээ бас таныг аягуулсаа юм бодож үзээрэй. Ер нь амьдралдаа яг яаж яваад байна? Юуны төлөө яваад байна те? Тэгээд цаашдаа юуны төлөө явах ёстой? Энэ янзаараа ингэж амьдрал ярам яах юм? Эсвэл ингэж амьдрмааргүй байвал яах юм те? Тэрийг бодож үзвэл сайн. Яагаад вэ? Хувь тавилангийн эргүүлэг болон морин хэрэгтэн. Хувь тавилангийн эргүүлэг бол нэг энерги чинь бол дуусчих шүү. За тэгээд дараачихаа захиад гэж байгаа юм. Тэгэнгүүт морин тэрхэмж өндөр асууж. Оршихгүйс оршихгүйгээд. Яаж оршмаар гэдэг чинь бүр өөрөөс асууж. Тэгэхээр энэ одоо байгаа та өөрчлөмөр байна уу? Сайжруулмаар байна уу? Эсвэл яг энэ янзаараа байгаад байх юм уу? Гэдгээ та бодоод шийдэмгийн алхам хийж бас төлөвлөлтүүд хийгээрэй. Гэхдээ одоо байгаа зүйлсээ тэр бүх юм хайн гэсэн үг шүү. Энд чинь морин тэрхтний хөзрийг гэдэг бол одоо өнгөрсөн одоо ирээдүй болон өнгөрсөн ирээдүй хоёрыг холбдог зурхгүй юу? Яг утгаараа бол өнгөрсөнд ийм байсан учраас би ийм байгаа юм. Тэгмэд одоо би ийм байх учраас ирээдүйд би ийм байна гэсэн үгийг танд сануулж байгаа юм. Тэгэхээр энэ сар та бас яг нэг талаас бүх маадсах хийж байгаа ч гэсэн нөгөө талаас ер нь амьдралаа сайн бодож үзээрэй гэж гарч ирж байна. За 3 дахь нь 2 зоос. За аяллаа үзэ шууд утгаараа аял. За одоо зуны халуунд Вьетнам за бас байж болох юм болох юм гэдэг шиг. Юу байгаамаа одоо гэдгүүлээ. Та одоо ер нь амьдралаа жоохон энэ сар хөдөлгөөнд оруулах давхар арай өөр харах нэг тийм зоосын нэг нөхөр биш нөгөө талаар харах эсвэл хүмүүсийн байхад би юм байна гэх юм уу те бодохын оронд ер нь амьдралаа тийм гаргалгаар төвлөрмөр байна. Энэ үзэр сонгосон хүн та одоо өөрийнхөө давуу талыг биш өөрийнхөө жоохон сул тал дээр жоохон төвлөрөх гэдэг юм байна. Давуу талаа бол байдаг зүйлс одоо тийм байх ёстой зүйлийг хараад сул талаа бусдад харьцуулдаг юм. Би эсвэл яг ийм байж чадахгүй би ингэмээр тэгмээр гэсэн тийм хэцүү бодол тавар аяа автаад байна. Ингийн оронд та гаргалгаан дээрээ төвлөрвөл ер нь энэ сар зээр шүү. Мэдээж ингээд ийм сайхан болж байгаад хүнийг жоохон юу яадаг юм. Сэтгэл зүгээр сорих гэдэг юм. Тэр сэтгэл зүгээр сордог. За одоо Мэнвит нь өөрийгөө тийм одоо Кайли Дженнер ч юм уу Ник Минаж чинь хөрөнгө оруулалттай одоо харьцуулах гэж юу байх вэ? Тийм үстэй. Тэгэхдээ бас яаж нэг арай гайгүй нэг 90 тонны хүмүүс гэж юм уу бас харьцуулаад арай гайгүй шүү дээ юмдаа бол. Яг тэрэн шиг та бас энэ сар амьдралаа сайн зүйлд хараарай. Давхар амьдралаас ингээд гой зүйлс байгаад тий шүү. Тэрийг бас хийж үзээрэй. Ялангуяа хол нөөс суусан цэцнээс явсан тэнэг гэдэг шиг та ер нь энэ сар хөдөлгөөнтэй байвал ямар нэг зүйлийг ханжаа олоод ямар сайхан зүйлсээ мэдээд их сайхан явах юм байна гэж танд ингээд гарч иж байна. За энэ сар бол дахин товчхон гэхлээр бол энэ сар азтай байх юм байна. Бас нэг цикл дуусч байгаа. Гэхдээ дараагийн цикл эхлэхийн өмнө танаас яг амьдралын ямар нэгнийг асууж байна. Яг жижиг сорил байгаа ч гэсэн мэдрэмжийн сорил учраас одоо юу гэдгийг та өөрийнхөө сэтгэл зүйн хинавч бодол асуудалгүй. За харин одоо гаргалгааны наривчлсан хөтөлбөрөөр орцгоё. Энд байна. За 5 зоос. За их гонигтай туулаа байна. Яасан ч хэцүү. Та
одоо юу гэдгийг бүрэн тийм амьдралын сайн сайхан баярлж сураагүй хүн байгаад байна. Нэг жоохон баярлцгаараа л гээл. За одоо нэг юм муу юм болгоод. За би яг мэдэрч энэ юу юм бэ гээл. Тийм хаширлаад идэх төрлийн юм байна. Гэтэл чи юу гэсэн үг гэхээр та ямарваа нэг зүйлсийг дутуу бодоод эсвэл бол нэг хэсэг тийм сорилд ороод тэрнээсээ тийм гарч чадахгүй жоохон сорил байгаад байгаа юм биш шүү гэдэг тийм мэдрэмж танд өгөөд байна. Энэ бол ялангуяа ийм нөхцөл та энийг мэдрэж болохгүй. Нэг хэсэг хүн хашир байлаа гэд хүн өргөж тийм байж болохгүй. Одоо үрдийн би ингээ өгзгөөж хавтаад байж болохгүй шүү дээ. Цаамаа харна шүү дээ баг. Тэрнтэй адилхан одоо ингээ дараагийн цикл чи ингээ 50 байх үед та яг санаа зовхон байна. Гэхдээ өөрийгөө тодорхой нөхцөлд тайвшруулж амьдралын сайхныг мэдрээд айтайхан байлж сурах нь бол маш зөв юм а гэж ингээд 5 зоос гэдэг хөтөлбөртэй бол ингээ гарч иж байна. Нөгөө талаас өнгөрсөнд байгаа зүйлсийг энэ сар та орхиж сурнаа. Яг нэгэнт ингээ фейлээр болоод өнгөрсөн. Анхны хайр бүтээгүй. Гэхдээ тэглээгээ бид одоо тэгэл анхны хайртаа бүтсэн бол гэж байнг бодох нь бас суухан штэ. Тэгэл дараагийн 2 дахь хайр, 3 дахь хайр, 4 дахь хайр гэлээд бүтдэг штэ. Яг тэрнтэй адилхан та бас өнгөрсөн дээр ер нь энэ сар тийм харамсдаг ч юм уу яасгийсэн байгаа бол энэ сар тэрнээс ер нь найруулах орхих хичээгээрээ тэр зүйл чинь бол дуусч байгаа шүү. Харин ямар нэгэн санаа зовхон байгаа бол гаргалгаа Б төлөвлөгөө, С төлөвлөгөө гэдэг дээр таны төвлөрөөрэй гэж одоо ингэ гарчиж байна. Одоо юу гэдгийг таныг уян хатан бай бас чадвартай самбаатай байгаарай гэж энэ сар таныг зөвлөж байна. За юу. За харин хоёр дахь нь тэнэг. За тэнэг бол таар үзэр хамгийн ихний үзэр. Энд чи хардаа нэг янзах шиг дөнгөсөр удаагүй янзав штэ. Амьдралын сайханд хар байгаа хэрнээ бас хар байгаас гоё юм харцсан, ирээхээ харцсан хөөх юм аа гэж штэ. Яг тэрнтэй адилхан та бас амьдралын нэг шинэ юм эхлүүлж байна. Ер нь нэг тийм цоо шин зүйл рүү та ороод туршлага сайхан суугаад шинэ хүмүүстэй танилцаад энэ ийм байт юм тийм байт юм гэдгийг мэдрээ явж ясна айгүй дээр байна шүү гэж одоо ингэ хажиж байна. Нэгт. Хоёрдугаар ер нь бол таны амьдралд хэрэгцээтэй хэрнээ жоохон өвдөлттэй сонголтуудыг явуулна хийхэд буруудах юм байхгүй шүү. Бүтэхгүй хүнээс холдох бол эсвэл бүтэхгүй ажлаас гарах. Тэ? Бүтэхгүй үйл явдлаас холдох бол яг үндэ тухайн үед таныг юу гэдэл оролдох ч гэсэн бас хүнтэй муудалцууч ч гэсэн яг үндэ зөв зүйл. Ялангуяа ийм шинэ эхэлж байгаа нөхцөлд шаардлагатай гэсэн юм бол хийх л ёстой. Тэгэхээр одоо намайг тэгээ бодож байгаа. Тэгэхгүй би юу гайгүй байгаа шүү дээ. Ингэчүүдээ тэгчүүдээ гэх тийм бодлоодыг хэрэггүй. За юу. Зүгээр л миний бороо зүгээр шууд дайр, шууд гус гэдэг шиг баггүй юу. Тэгээ хамгийн гол нь бас тийм өөрийнхөө тийм мэдрэмжийн төлөө сайн санааны төлөө л энэ сар явна шүү гэж гарч ирж байгаа юм аа. За 3 дахь нь чөтгөр. За чөтгөр 2 өдөр. Тэ хардаа одоо их сонин өдөр яваад ууг нь амар юм гэхээр нэг тийм нөө хивсний ирвэхэ шиг ирвэхэ яваас тэ. Таныг одоо юу гэдгийг суур сатай хүнийг чөтгөр яаж үздэг вэ гэхээр эго мэдрэмжээр нь эсвэл сэтгэл хөдлөлөөр нь өдөөд өөрийнх нь бүтээсэн юмыг өөрөөр нь нураалгадаг юм. Тэгэхээр таны хийж байгаа зүйлсүүдээс ялангуяа чухал ийм байгаа зүйлсүүдийг одоо нураах магадлал байгаа гэсэн үг. Ямарваа нэг хүний үгэнд орохдоо, ямарваа нэг буруу ч юм уу тийм зоригтой үйл хийхдээ дараа нь гарах үр дагаврыг маш сайн бодё шүү. Тэрнээс тийм хайр татны хүнийг гомдоочгүйгээр эсвэл яг зүг явж байгаа зүйлсийг бас хайчихгүйгээр тэгж явж болохгүй. Одоо юу гэдгийг таныг бас өдөж хоргоох аюу айтайхан хацтай явж байгаад нэг барьцаг тоонох юм энэ сар танаас жоохон байж болох юм шүү гэж гарч иж байна. Тэгэхээр хашир байна шүү заа юу. Хашир байхад бусд нь бол яг хөө ингээд багаар айтайхан тийшээ бол орчин. 1. 2 дугаарт за ингээ харалтаа эн чинь орооцсон байгаа биз. Давхар дээр нь ирэх хэсэж чинь. Тэгээд юу вэ? Тантай жоохон одоо хүн амьтанд танилцах бас тийм жоохон буруу хамтанд нийлчихвээ гэдгээс та бас энэ сар жоохон бодж үзээрэй. Ажил дээр сайхан явна, олон хүн таны амьдралтаас орж ирнэ. Тэр тунд нэг юм бичгэн бүтэхгүй новшнууд байхад бол нэг буруудах юм бол угаасаа байна. Үнийг л амьдрал.
Тэгэхээр маш сайн толгойд байгаа байх шүү гэж тэгээд давхар мэдрэмжэндээ анхаарай. За юу. За одоо харин гаргалгааны наривс өдөр энэ сартанд одоо юу гэж зөвлөсөн байна? Харцгаая. За activity in the third eye. За нэгсэндээ таны зүүн совингоо сайн сонс. Зүүн совингоос чинь тань нэгсээр их сайхан зөвлөнө. Ер нь ямар нэгэн зүйлсийг асуухад бол та зүүн совинтойгоо бас учир зүгөө олоод энэ тийм юм гэдгийг мэдээ явуул танд их зөв юм максим гарч иж байгаа юм. Одоо юу гэдгүүлээ заримаа зүгээр логикгүй нэг бүх юм таг гэл ордог ч толгойд. Эсвэл тохиомогоор ордог. Одоо жишээ нь юу гэдгийг би ингээл эхний өдөр бас амар гэмтэн галзсан байдаг. Нэг ажиллаж аваад. Хоёр өдөр бүр гэмтэн галзсан байдаг. Тэгээ за би боли ер нь 3 дахь нь 80 өдөр болох гэдэг. Чөлөө усны 3 дахь нь тэгээд үйлдвэр бас бослох гэсэн шүү дээ. Манай ажил үйлдвэр дээр. Яг тэрэн шиг үйл явдал болох гэдэггүй. Тэгэхээр ямар нэгэн зүүн совингоос энд орж иж байгаа юмыг та ер нь сонсож бас бодож үзсэн дэр гэдэг шүү. За хоёр дахь нь creating cooperation. Одоо харилцаа холбоо хамтарлыг үүсгэмээр байна. Их тийм зожигроо нэг тийм би бол тийм жилийн сайн гэр ганцаараа ажилладаг гэсэн юм байхгүй. Ер нь та тань шиг жоохон зожиг төрлийн хүмүүстэй учир зүгөө болоо хүмүүсээ туслаад бас нэг юм win-win хамтдаа хожих зарчмаар яваад байхад бол бүх юм сайхан болно энэ сар. Ялангуяа таныг бас чиглүүлж чаддаг, хоёрын бэлгэж чаддаг. Тийм хүнтэй та учрлаа тийм хүмүүс цаан зураалаа. Тэгээ зуурж аваад нэг хазар дээр өмсчих. Тэгээ нэг тийм эмороо нэг тийм худлаа бардамжан гаргаад тэгээ над дээр ирэхгүй бол яахгүй махгүй гэсэн юм байхгүй заяа. Шууд хацар дээр наваад өмсөд тав. Нэг өсөндөө айл алаа үр дүнтэй байлгадаг хүн таны энэ хэрэгтэй. Та өөрөө үр дүнтэй боловч танд бас тийм зөвдөх хүн хэрэгтэй. Дахиад танд бас одоо үгдгийн бие биедээ дотоод нөхдөг хүний харилцаа холбоо тань бас хэрэгтэй юм а гэдэг зүйлийг танд хэлж байна. Хэрэг тийм хүн байгаа бол тийм хүнтэй улам сайн харьцаарай. За харин энэ сар юу болохгүй вэ? Юун дээр яах юм? За Prince of Cup аягны ханху мэдрэмжэндээ хит автаад тэгээд нэг юм давлуун гаргаж ч юм уу хөлхөд эмзэг зан гаргаад хүүхэн шиг зан гаргаж болохгүй. За яг минь мэдж байгаа миний одоо үзэлтийн 90% нэгтэй шүү. Гэхдээ бас тийм хит нэг орон гарч юм уу ялангуяа тийм гоё тогтвортой чухал зүйлсүүдтэй тийм тогтворгүй хандлагагүй юм болохгүй. Нэг онгойд гэхгүй нэг эмхтэй яагаад эмхтэй нэг пайлот жолоочгүй байдгүй гэхээр ингэдэг нэ. Эмхтэй жолооч нь ингэ нисч яалаа бид нэг энэ онгоц буулаа гэл. За буу гэхэд нөхөн. Хөө гэл. Яач өстөг. Яагаад ч өдөр буулаа гэл. Яач өс. Гү яагаад ч өдөр буулаа гэл. Гү чи 200 хүн зөөж яагаад хэлэхгүй бос. Тэ чи 200 жолоочийг л тоож. Чи намайг тоодгүй өстэй гэл. Нөө эмхтэй жолооч нь нөгөө газартаа харьцаад байгаа штэ. Нэг юм өнгөр байдгийг. Яг тэр шиг тодорхой хэмжээнд одоо энэ чөтгөр гэсэн үг байгаа штэ. Мэдрэмжэн дээр чинь таныг тоглох гээд наадах гэдэг зүйл байгаа учраас одоо тийм эмзэг дэлбэр шиг санагдсан үедээ зүгээр шоколад идчихсэн өөрийгөө аргалдагсан эсвэл сарын тэмдэг ирүүлдэггээд бодоорой. Тэгээд бас нэг юм анзаарсан. Эрэгтэй хүн ч гэсэн сарын тэмдэг ирдэм билээ шүү. Амар иршүүд амар лаглаг гэсэн хүмүүс ч сартаа нэг ч юм уу те. За боли 2 сар нэг ч юм уу тийм хүүхэн шиг гаргаад юм яхах юм бэлдэхгүй. Орон гараа болд юм байлээ шүү. Цус ирдгүү юм мэднэхдээ ер нь цус хэрэгс наагар болдтой шүү. Тэгэхээр одоо юу гэдгийг яг ийм нөхцөлд өөрийгөө жаахан тайвшруулад аргалаад тийм тэрж явсан дээр нэг хоёрт lovers. За бас бодолтой байна. Хүн болгонтой яг хоёр утгаар л та. Эхнийх нь хүн болгонтой ингээд одоо яа ингээд тийм гоё харьцаа гоё байхыг ойлгож байна. Гэхдээ нөгөө талаас хинтээ яаж бас хинт би хамгийн чухал юм ярих уу гэдэг бодож байна нэг. Хоёрдугаар бас хүмүүстэй танилцаад ингээд гоё явж байгаа ч гэсэн шаардлагатай нөхцөл бас хүмүүсээс харилцаа тал сурах шүү. Гэл нэг тийм гоё санагдсан гоё одоо vibe нийлсэн хүн болгонтой тийм найзаа юмж байхгүй. Vibe нийллээ гэд өөрөө чинь ашиглах юм уу тийм бас бүтэхгүй новшууд байдгийн шүү гэдгийг танд бодож үзээрэй гэж сануулж байна. За ингээ 3 дахь өдөр маань дууслаа. Одоо хөдөлгөөн телефон таадагсан бол лайк дараарай, шеэр хийрээ, subscribe дараарай. Мөн донешны бол маш их баярлах болно. Тэгээд гүйлгээний утган дээр хэрвээ та юу хүсэж байгаа, юу сансан те, юу бодсон, юу мөрөж байгаа бичээ явуул тэрэн чинь сайхан манифест хийгээ залбирлуудад өрөөлөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн санааг хүссэн өрөөе. За тэгээд
мэдрэмжэндээ дарж тогтвортой байж сурвал энэ сар та их сайхан байх юм байна. За ингээд дараачийн хөтөлбөр дээр уулзцаая. Баяртай. Миний Монголын ард түмээ.